Сайн байцгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За өнөөдөр юуны талаар хэдүүлээ ярилцах вэ гэхлээр хэдүүлээ манахаас гаргадаг, тооны гайхамшигаас гаргадаг ид шидтэй календарын талаар ярилцсанаа. За манай календар маань одоо яг та энэ жил ямар тоон энерги дээр байршиж байгаа юм. За таныг яг энэ жил яг юу хүлээж байгаа юм. За тэгээд ер нь бол бүх сарууд буюу 12 сар яг ямар одоо тэ энерги таныг иргэшээж ямар үйл явдал хүлээж байгаа гэдгийг ерөнхийдөө хэлж өгдөг. За дээрэс нэмээд 365 хоногийн одоо бүх өдрүүдэд 365 хоногийн яг та ямар одоо энерги дээр бас байж байгаа юм бэ? Ямар энерги иргэшээж байгаа гэдгийг бас танд сануулдаг юм гайхалтай календар байгаа. Тэгээд ер нь бол ягаад ид шидтэй гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхлээр бид нар өөрсдийнхөө одоо хүссэн зүйлийг ерөнхийдөө одоо хүртдэг гэж өөр нь бол ихэнх хүмүүс боддог боловч бид нар яг ямар энергитэй байна тэр энергиэрээ дамжуулаад яг өөрийнхөө одоо хүртэх ёстой зүйлээ хүртдэг гэдгээ төдийлөн мэдтгүү. За ерөнхийдөө бид нар ингээд энерги дээш нь байлгах тусмаа ер нь бол бид нар сайн сайхан зүйлийг хүртээ явдаг. Энергийн түвшин доор байх тусмаа юу гэж нэхэр амьдралаас дутуу дүлмэг зүйлийг хүртдэгэ. Тэгээд одоо амьдралаас ямар нэгэн зүйл сайн сайхан зүйлийг хүртэхгүй зөвхөн дутуу дүлмэл байдаг гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь бол энэ энергийн түвшин гэж яг юу юм бэ? Энерги гэж юу юм гэхлээр бидний энэ дэлхийд ер нь бол яг дотоодын агуулг сүнсэн биений түвшинг ахиулах гэж энэ дэлхийд энэ махан бие төрсөн. За тэгэнгүүт дотоодын агуулг сүнсэн биений түвшин яаж ахт юм бэ гэхээр нөгөө овг нэрээр 3 тоо, он сараар 3 тоо гэд нийтдээ 6 тооны өгөгдлөөр одоо бид нар амьдрах шаардлагатай болчиход байгаа гэсэн үг юм. За тэгэнгүүт яг тэр өгөгдлөөр амьдрах тэр одоо үйл явцыг бид нар ерөнхийдөө яаж удирддаг вэ гэхээр энэ өдөр тутмын календар гэдэг байгаа зүйлээр ерөнхийдөө удирдах аюу тийм амархан болчдөг гэсэн үг юм. За ер нь бол манай календарт 4 өдөр тэмдэглэгээтэй байгаа. 4 одоо тэмдэглэгээ байгаа. За тэгээд өдөр болгоныг одоо өөр тэмдэглэсэн буюу за 2 одтой өдрөөр тэмдэглэсэн байгаа. 1 одтой өдрөөр тэмдэглэсэн байгаа. За үүлтэй өдрөөр тэмдэглэсэн байгаа. За анхааруулах тийм улаан тэмдгээр тэмдэглэсэн байгаа. Ийм 4 тэмдэглэгээ байдаг. За тэгээд энэ өдрүүд нь юуг сануулд юм бэ гэхээр өөрийнхөө өгөгдлөөр амьдарч чадах ёстой гэдэг тэр одоо зүйлийг сануулдаг гэсэн үг юм. За ялангуяа тэр 2 одтой 1 одтой өдрүүдэд өөрийнхөө бүр яг ингээд нэг юм гой зүйлүүдийг тэмдэглээд өгөх хэрэгтэй. За ер нь бол гэрээ хэлцэл хийх, за одоо визэнд орох, аяллаар явах, за хурим найр хийх, одоо хагалгаанд орох ч гэдэг юм уу ерөнхийдөө эмчид үзүүлэх гэл ингээл нэг биднэрт нэг юм чухал нэг юм зүйлүүд байдаг штэ тий. За тэр өдрүүддээ ерөнхийдөө яг тэр нөгөө нэг одтой 2 одтой 1 одтой өдрүүд дээр ийм чухал ажлуудаа тэмдэглэчингүүд яг тийм тэмдэглэгээ хийсэн өдрүүдэд яаж ийнэ гэхлээр ер нь бол яг надтай тийм нөгөө төвшингээ ахиулаач тооныхоо зөв талд амьдрч чадчихэв үгүй юу гэдгийг шалгуур ерөнхийдөө явдаг гэсэн үг юм. За ер нь бол одоо яг ингээд за жишээлбэл ингээд гэрээ хэлцээр маргааш хийх гээд тэр өдөр айгүй гоё тийм 2 одтой өдөр байлаа гэж бодъё л та. Тэнгүүд яасан бэ гэхээр яг тэр 2 одтой өдөр гэрээ хэлцээр хийхийн өмнөхөн буюу өглөөн нь сэрүүлгээ дараад унтцсан байх жишээ нь. За сэрүүлгээ дараад унтсан хүн мэдээж эрэг ямар ойлог байх вэ уурлан бухимдна стресстэн за өөрийгөө одоо тийм доош нь хийн өөртөө гутарна ямар нэгэн байдлаар хин нэгэнд одоо энэ буруугаа өгч гоншгоно ч гэдэг юм уу ингээ бид нар ямар нэгэн байдалд одоо юу гэдэг намайг шалгаж байгаа тэр орчлон ертөнцийн тэр гайхалтай энергийн түвшингээ дээшлүүлэх үгүй юу гэдэг тэр шалгалтанд бид нар унцдаг гэсэн үг юм. Харин эсрэгээр нь яг яавал энерги дээшлэлт юм бэ гэхээр за тэр өдөр сэрүүлгээ дараад унтцсан байлаа гэж ботход за бүх юм утга учиртай. Өнөөдөр яг миний 2 одтой өдөр байсан шүү гээд тэн дээр үжинэ гэхлээр бүх зүйл утга учиртай гэдэг үднээсээ гүнзгий амьсгаа аваад гаргаад сайхан одоо эмх цэгцтэй хувц сунраа өмсөөд гэрээсээ гараад ажил дээр очиод тэр болгонд юу үжинэ гэхээр маш гоё талархах хэрэгтэй За энэ гэрээ хэлцээрт одоо би ичний хожимдсан байсан ч гэсэн сайн сайхан одоо болно гэдэгт би итгэж байна. За энэ гэрээ хэлцээр ерөнхийдөө одоо бас ингээд ерөнхийдөө ингээд хийгдснээрээ надад яг ямар одоо ашигтай юм манай компани ямар ашигтай юм гэдэг тэр зүйлээ бодож одоо сэтгэлээ баясгах ийм зүйлээ ерөнхийдөө бид нар хийхгүй эсрэгээр яадаг вэ гэхээр нөгөө сэрүүлгээ дараад унтсандаа уурлаад бухимдаал намайг сэрэхгүй яасан ингээл тэгэл замдаа бүүн уур уцаар бухимдал тэгэл ядчихахад бүр яг нэг нөгөө хясна гихчээр гэрлэн дохио болгон улаан таараач гэдэг юм уу ингээл ерөнхийдөө бид нар төвшингээ ахиулах тэр боломжийг алдчихдаг байх нэ. За тэгээд
гэрээ хэлцээр мэдээж хэрэг те бүтлгүүтдэг ч гэдэг юм уу. За одоо хойшлогддог ч гэдэг юм уу. Яг иймэрдүү зүйл мэдээж хэрэг төрхөн зур болоод өнгөрч байгаа те тухайн өдөр. За тэгээ сайхан амьсгаа аваад нэг уужраад орой гэртээ ирээд ч гэдэг юм уу. Маргааш өдөр нь ерөнхийдөө биднэрт нэг хүсэл байгаад байдаг те. За нэг сайхан хантай олчихоос эсвэл одоо би сайхан байртай машинтай. За тэгэл одоо гэрээ одоо орон гэрээ томруулчихсан ч гэдэг юм уу. Иймэрдүү хүсэл одоо биднэрт байгаад тэгээд тэр хүслээ биелүүлэх боломжийг орчлын ертөнц тэр одоо өглөөний тохиолдсон тэ өглөөний надаас ямар зан аршин гаргасан бэ тэр эсрүүлгээ дараад одоо унтсан тэр үйл явцаар миний төвшинг ахиулаад тэ миний одоо хүссэн зүйлийг надад авчрах гээд байхад яг тэр одоо өглөөний тэр болсон үйл явц тэ өчтөрийн болсон тэр үйл явц дээр би уурлаад бухимдаад стрессэд гоншигноод эсвэл одоо хин нэг рүү ууралж одоо өөрийгөө мяа онцгүй тэгэл одоо арчаагүй гэдгээр дуудаж ингэж тэ реакшн зан авир гаргаснасаа болоод ерөнхийдөө бид нар яаж юм ах нь бид нар төвшин ахтгүй энд байдаг байх нэ. Тэгээд төвшин ахихгүй учраас яг одоо энд гацалтанд ороод тэгээ миний тэр хүсэл гээд байгаа зүйл биелэхгүй, мөнгө гээд байгаа зүйл орж ирэхгүй, сайхан хань ижилтэйг учрахгүй байгаа зүйл ийм одоо байдаг байх нэ. Ер нь бол бид нар ерөнхийдөө энергийн төвшин нөөрөл ерөнхийдөө орчлон ертөнцтэй харьцдаг. Энергийн төвшин дээгүүр байх тусмаа би сайхан зүйлээ хүртэнэ. Энергийн төвшин доогуур байх тусмаа би ерөнхийдөө яг энэ байрандаа шалбаагандаа гацаал тэгэл нэг юм зүгээр л мөрөөддөг хүн болцсон л байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед манифест гэдэг зүйл маш их яригдж байна. Манифест гэдэг байгаа зүйл одоо яг юуг сануулт юм бэ? За манифест гэж яг юу юм бэ гэхлээр бид нар өдөр тутамдаа манифест гэдэг зүйлийг хийж явдаг буюу ерөнхийдөө энергийн төвшөнд орчлон ертөнцтэй харилцаа дээрээс нь энергийн төвшөнд шилжиж хөдөлгөөн хийхийг бид нар манифест гэж нэрлэдэг байгаа гэсэн үг юм. Манифест гэдэг зүйл нь тийм хол хөндөй тийм үнэхээр биелэгдэшгүй те иймэрдүү тийм хүсэл мөсөлтэй ажиллаад идэг зүйлч биш. Ерөнхийдөө өдөр тутамдаа бид нар манифест гэдэг зүйлийг хийж явдаг. Өдөр тутамдаа бид нар өөрийнхөө те зүгээс за өөрийнхөө өгдөлд тааруулж бид нар ямар нэгэн те зан авир гаргаж гинүү гэдгээс шалтгаалаад бид нар манифестийн шилжиж хөдөлгөөн хийх үү үгүй юу гэдгийг шийдэгдээд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр ерөнхийдөө бидний энэ хийж өгöd байгаа календар маань яаж ийнэ гэхлээр ер нь бол биднэрт дандаа сануулга өгдөг гэсэн үг. За өнөөдөр 2 одтой өдөр юм уу эсвэл 1 одтой өдөр байна. За энэ өдрүүдэд ерөнхийдөө уур хилэн уцаар бухимдал төрүүлэх ямар нэгэн үйл явдал болно. Болох явцад яаж ийнэ гэхээр яг өөрийнхөө 6 тоонд тааруулаад хариу үйлдэл үзүүлээрэ. Өөрийгөө хайрлсан өнцгөөс, өөрийгөө үнэлсэн өнцгөөс, өөрийгөө халамжилсан өнцгөөс, өөртөө итгэлтэй өнцгөөс ямар нэгэн байдлаар одоо тэр одоо ямар нэгэн одоо үйл явдал тохиолдох юм бол хариу үйлдэл үзүүлээрэ гэдгийг л сануулдаг гэсэн үг юм. За ерөнхийдөө манифест гэж хүмүүс яриад байдаг. Тэгэл энэ хоолны дэглэмтэй л ерөнхийдөө адилхан л харагдаад байгаа юм л да. Яаж нэ гэхээр өглөөдөө ингээл ирүү сайхан хоол идчихэл оройдоо тийм одоо хүнд хоол идэл шарсуу хуурсан хоол идэл эсвэл архитаар суугаал тэгэл ерөнхийдөө нөө дэглэм гэдэг зүйл маань өглөө нь эхлээл оройн нь одоо болчдөг. Тэгэхээр чин өглөө нь сайхан хоол идэл оройн нь одоо буруу хоол идээд ахлаар чинь мэдээж хэрэг бидний бие өөрчлөгдөхгүй шүү дээ нөө хүсэл байвч хясаад байна шүү дээ. Яг тэрнтэй адилхан манифестийг ерөнхийдөө бид нар одоо яг л хоолны дэглэмтэй яагаад адилтгах чинь яг гэхээр нөгөө хүмүүс лээд байгаа шүү дээ өглөө 3 өдөр 6 орой 9 гээл бичээлэн за тэгэл ерөнхийдөө ингээл тунхлаалаа тэгсэн мөртлөө миний хүсэл яагаад бэлэхгүй байгаа юм бэ гэд ерөнхийдөө аягүй хүмүүс асуудаг. Энд нь юу гэж хариулт өгдөг вэ гэхээр ерөөсөө манифест гэдэг зүйл бол тодорхой одоо цаг тутамд ингээд бид нар манифест хийгээд явж байдаг буюу захиалга өгөө явж байдаг. Гол нь шалгуур гэж зүйл байгаа. Таны 6 тоон дотор шалгуур одоо өгөгдсөн тоо болгон өөр өөртөө шин чанартай шалгуур үзүүлэлттэй байгаа. Шалгуур үзүүлэлтэндээ бид нар бүдрээд байна. Тэгэл ерөнхийдөө яг л хоолны дэглэмтэй адилхан гэж яагаад яриад байгаа юм гэхээр өглөө нь сайхан эрүүл хот идчихэд оройн нь одоо яг юм хүнд ч юм уу буруу хоол иддэгтэй адилхан манифест гэл ингээл айгүй тунхаглал хилжээснаа яг ингээд одоо юу гэдэг аль нэгэн өдөр ч юм уу аль нэгэн цаг хугацаанд нь бид нар хин нэгэнтэй хэрэлдчихдэг, хин нэгэнтэй муудалцдаг. Эсвэл бид нар өөрийгөө хайрлаагүй, өөртөө итгэлгүй өнцгөөс ямар нэгэн хариу үйлдэл хин нэгэнд үзүүлчихдэг. За тэгээ бас дээрэс нь хин нэгнийг шүүмжлэн, хин нэгэнтэй хов яринж гэдэг юм уу. Иймэрдүү зүйлээр ерөнхийдөө яаж ийнэ гэхээр бид нар өөртөөхөө энерги гэдэг зүйлийг гацаагаад унгаагаад шалгууртаа бүдрээд энээсээ болоод ерөнхийдөө бидний хүсэж байгаа зүйл ерөнхийдөө бидэрт ирдгүү маа гэдгийг л манай календар сануулж өгд юм аа. Тэгээд
Ер нь бол тэр нөгөө хэлээд байгаа штэ дөрвөн тэмдэглэгээ байдаг. Нэгдүгээр одоо ийм 2 оттой, хоёрдугаарт нь 1 оттой, за гуравдугаарт нь үүл буюу тэ одоо нартай үүл, за дөрөвдүгээрт нь юу гэж нэхэр нэг ийм улаан өдөр буюу анхааруулгын өдөр. Ер нь бол яг ийм тийм гол ажлуудаа тийм 2 оттой өдөр нь тэмдэглээд за тэгээ тэн дээр одоо өдөр тутамдаа ерөнхийдөө ямар нэгэн байдлаар ингээд шалгуур гарч ирээд уурч нь хүрэх бухимдуулах зүйл дээр гүнзгий амьсгаа авлаа гаргалаа. За тэгээд өөртөө дандаа хайртай халамжтай за тэгээд тэр 6 тоон дотор тааруулсан хариу үйлдэл үзүүлэх нэ штэ гоёор тийм төлөв даруугаар. Үйлдэл өдөр бол ерөөсө бүх зүйл танаас шалтгааллах буюу ерөөсө бүх зүйлийг өөрийнхөө гартаа атгаж авах ийм одоо гайхалтай өдөр байгаа. За улаанаа тэмдэглэсэн буюу анхааруулгын өдөр нь энгийн л өдөр гэсэн үг юм. Зүгээр л нэг юм энгийн өдрүүд байдаг шүү дээ. Ингээд байж лэнөө нэг онцгойд юм болохгүй байна гэдэг өдрүүд их байдаг шүү дээ. Бидний амьдралд байнга л хэрэлдээл, байнга л хов яриад, байнгын одоо ингээд нэг юм гарсалтаал гэдэг өдрүүд цөөхөн байдаг шүү дээ. Яг тэр одоо бүтлгүүдэх, яг тэр одоо юу гэдэг нь миний амьдралд ийм нурах, миний амьдралд салах сарнах, миний амьдралд одоо бүр үнэхээр хэцүү байна гэдэг тэр өдрүүд болгон юу ч нэ гэхээр хамгийн сонирхолтой дандаа 2 оттой юм уу эсвэл 1 оттой өдөр таардаг нь энэ тооны гайхамшигын нэг одоо нэг юм сонирхолтой календар хийгддэг одоо зүйл юм уу да. Бусад одоо өдрүүдэд бол юу ч нэхэр бусад өөр календаруудыг одоо ингээ хараад тахт ч гэдэг юм уу те. Сайн өдрөө сайн өдөрлөдөг, муу өдөр бол муу өдрөл байдаг ийм зүйл байдаг. Бол тооны гайхамшиг бол эсэргээрээ сайн өдөр гэдэг байгаа зүйл маань ерөнхийдөө дандаа өмнө нь шалгуур ирж яадаг. Тэр шалгуур ирж байгаа тэр зүйлд би яг яаж хандах вэ? Ямар өнцгөөс хандах вэ гэдгийг сануулдаг юм гайхалтай календар. Одоо анхааруулгатай буюу улаан тэмдэглэгээ хүмүүс ерөнхийдөө сайн уншаарай. Тэр одоо улаан тэмдэглэгээ бол зүгээр энгийн өдөр буюу жирийн өдөр гэдгийг тэмдэглэдэг. Тэгэхээр ер нь тийм жирийн өдөр, энгийн өдөр ерөнхийдөө нэх одоо тийм шин зүйл эхлүүлэх гээд байх шаардлага байхгүй. Аялал зугаалгаар явах гээд байх шаардлагагүй. Зүгээр л аль болохоор юу ч нэ гэхлээр сайхан ажиллаа хийгээл эсвэл гэртээ байгаал ингэж өнгөрүүлэх юм бол тэр одоо өдөр нь таатай байх жишээний ийм зүйл байгаад байдгаа. Тэгэхээр тооны гайхамшигаас гаргадаг календарыг авсан хүмүүст баярлалаа. Авах байгаа хүмүүст бас маш их баярлалаа. Тэгээд ер нь яг одоо манай одоо подкастуудыг тооны гайхамшигын подкастуудыг одоо байнгын сонсоорой. Өнөөдөр одоо ингээд календарын талаар та нарт маань ерөөхдөө мэдээлэл хүрлээ. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо авахыг хүсэх юм бол та нар маань тооны гайхамшиг пэйж хуудсын хуудасаар зочлоод тэгээ чат бичээд мэдээлэл авч болох нэ. Тэгээд ямар ч л байсан гэсэн манай энэ календар бол маш гайхалтай. Тэгээ хүмүүсийн амьдралд гой гой үр дүнг үзүүлж байгаа. За тэгээд энергийн түвшинд одоо бид нар ерөөхдөө орчлын ертөнцтэй харьцдаг хүстэй биелүүлэхийн одоо тулд хүстэй биелүүлэхийн тулд бидний энергийг байнгын дээр гой байж иж гэмээр ерөнхийдөө сайн сайхан зүйлийг хүртэх боломжтой гэдгийг одоо тооны гайхамшиг байнгын сануулдаг. Тийм ч учраас таны амьдрал таны гарт танаас одоо ямар арин шин, ямар одоо юу гэдэг нь үйлдэл гарч байгаа вэ гэдгээс шалтгаалж таны амьдрал сайн байх уу, муухай байх уу гэдгийг шийдэгдэг. Одоо учраас өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа хатгаж аваарай. Тэгээд тэхийн тулд юу ч нэхэр өөрийнхөө одоо овог нэрээс гарч байгаа 3 тоо, он сараас гарч байгаа 3 тоо, 6 тоогоо боломж олгож ашиглаасай гэж одоо та нараасаа чин сэтгэлээсээ хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн подкаст та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд бид нартай хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.